Бутсан хүмүүсээс асуух нь. Эндээс бутсан хүмүүс минь ээ. Энэ амьдралыг яаж туулаа вэ? Хүслийн чин эсрэг бүхий л зүйл бүйтэн шорох шиг босоход яадаг байсан бэ? Харанхуй шөнөөр харж явхдаа, халуун бүхнийг мөрөөсөж явхдаа амьдрал нэртээ юунд ирч гиснэ асуумаар болдог байсан л үсттэй. Ойч хоромгүй залбирч явхдаа, ooч хаяхгүй өлбөрт суухдаа, архинаас эхлээд буруутан болгож аав ээжтэй ч ялт тулгаж байхдаа хэний ч төлөө амьдраагүйгээ хэрдхийн ганцаараа мэдэрдэг байсан уу? Хэрхэн амьдрахаа ойлгохгүй үедээ, хаашаа явахаа мэдэхгүй үедээ, хичээгээд ч нэмэргүй үедээ, тэрхий оройтсон санагдах үедээ, бууж өгмөр санагдах үедээ, буудаж алмаар болох үедээ, булшны өмнө зогсож байхдаа, буцаж чадахгүйгээ мэдэрч байхдаа, ад жаргалын ирэлд анган цанган явсаар амьдрал чинь дуусаж буйг анзаарах үедээ, санснаар чинь салхилаж, буцсноор чинь бороошихгүй, сайн сайхан гэдэг чамаас холуур сар шиг гэрэлтээд байх үед амьдрал гэдэг хоосон утгагүй алгаа хазах шиг зүйл байсныг, хайр гэдэг түүний доторх хатуу ястай чавга байсныг мэдээд яасан бэ? Айхтаа, ядрахтаа, хагацхтаа, зовхтоо, өвдөхтөө, гутрахтаа, өөр зам үлдээгүйг ойлгохдоо яасан бэ? Аль эсвэл энэ бүхнийг анзааралгүй өнгөрсөн үү? Хариулт ололгүй хорвоо хөргсөн үү?